Шарэрг ийм л байх ёстой. Үүнийг мэдрэхэд сүрдүүлэн хэрэггүй. Юунд ч үл баригдах тэр мэдрэмжийг чи найзтайгаа байхдаа мэдрэн. Зүгээр задлаа доо. Жинхэнэ ирчүүдийн амт арсенал ной. Өчигний үзэгчтэй амар яриа нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар дахин дархнаас явж байна. Дархны нэгэн бас амар гих газар ирсэн байна. Ягаад энэ газар ирсэн бэ гэхээр бид нар нэг дугаарыг дарханд хийжээ боцох гэж байсан боловч зөндөө олон хүнээс энд үнэхээр амар гэсэн болохоор үзэгчтэй бас тэрийг харуулъя гэж бодсон юм аа. Ингээд нэвтрүүлэг эхлэхээс өмнө биднийг дэмжин ажилладаг Global Bridge компанид баярлалаа. Global Bridge компани оруулж ирдэг энэ Baltic компани пиамнуудыг бид нар бас бүгдээр барай суудсан байна. Яагаад барай суудсан бэ гэхээр тэгээ дотроосоо халаад бас зориг орох гээд үнэхээр амар газар ирсэн. Араас чихүүц төрөөд салхи хийгээд үнэхээр айгүй муухай байна. Айгүй эвгүй мэдрэмжтэй газар байна. Тийм болохоор бүгдээр ингээд нэг сайхан халчаад тэгээ ярианд орцоох уу. За тийм. За. Энийг дахиж. Энийг хаа тийм бас үнэхээр айгаад байгаа юм. Хүн чинь нэг айхаараа ингээ юу яаж юм бэ? Тэгээ цаанаасаа тий. Пив маань айгаад бүр яагаад байна вэ? Хагаад хэлдээ гэх. Гэтэ германчууд ч нөгөө пив ингэж хөөсрөх тусам жаргалтай үний пив хөөсөрдөг гэсэн. Та дахиас хөөсөрч нүгайгүй. Хөөсрөг нөө хамгийн хайс үнэл пив хөөсөрч. Хамгийн хөө. Тэгээ энэ пиам маань нэрээ танилцуулчихад энэ дөрвөн төрөл орж ирж байгаа юм билээ. Бүр 1990 онд тийм ээ Санкт Петербургт хийж хэлсэн Оросын бас нэг шилдэг брэндүүдийн нэг пиа байгаа. Тэгээд айгуу гоё. Тэрийг үлдснийг нь манай зочин хөтлөгч маань танилцуулаа. Тий, айгуу гоё мэдэрсэн. Зүрх цэцгийн үл ялэг гашуун амтан дээр соёлжийн маш таатай амтыг нийлүүлээ хослуулсан. Тэгээд одоо миний урьж байгаа нь Ярпио гэсэн энэ болохоор эрч хүч эерэг мэдрэмжийг энэ пивийг ууснаар төрүүлэх боломжтой. Тэгээд үнэхээр гоё зүйл хамтран ажиллаж байгаа Global Bridge-ийн хамт олонд баярлалаа. Зүүн гэрлээсээ танилцуулъя. Өнөөдрийн одоо бол Дархан хотод маань шөнийн 1 цаг, тэг 1 цаг өнгөрч байна тий. Тийм бараг 2 цаг болсон. Бараг 2 цаг болж байна. Тэгээд энэ үед үргэлжлэн ирсэн Дархныхаа бас амар залуучуудад баярлалаа. Тэгээ миний зүүн гарт сууж байгаа Эрдэнэ Жаргал гэдэг Voice of Mongolia шоуны 2018 оны шилдэг оролцогчийн нэг амар мундаг дуулдаг амар залуу байгаа. За түүний цаана сууж байгаа шар шилтэй шар хүртэгтэй залуу маань Ганбаатар Дархан хотын маань хөтлөгч дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан ийм мундаг залуу байгаа. За тэгээ манай хөтлөгчийн маань цаана сууж байгаа залуу маань өсчин гоо сайхан ертөнцийг гартаа атгсан өсчин баасан дөрж баска манаас хүрэлцэн ирсэн байна. Тэгээд энэ зочид маань бас их учиртай. Зарим нэг нь өөрөөсөө бас мэдэрдэг. Ерөнхийдөө урлагийн хүмүүс болохоор угаасаа мэдрэмж нэлээд өндөртэй хүмүүс байдаг л да. Тэгээд өөрөөсөө янз янзын юм харсан, үзсэн тэрийг та бүхэндээ бас хуваалцъя гэдээ өөрөөсөө ингээд зориод ирсэн. Та нартай баярлалаа. За баярлалаа. За ингээд ярианд орцоох. Би тэгээ хажуудаа сууж байгаад энэ шар хүртэгтэй, шар шилтэй, шар залуугаас асууя гэж бодож байна. Өөрөө ер нь хэр их айдаг вэ? Айж байсан уу? Хамгийн амар дурсамжаасаа яриад юу вэ? Ер нь тэгээд айц гэдэг чинь тэгээд мэдээж хүн болгонд л байдаг л та айдаг хүн гэж л байхгүй. Тэгээд яг нөгөө дурсамж гэхээр одоо мэдээж одоо хамгийн их одоо айж исэн зүйл гэвэл маш олон байна л да. Хүүхэд байхдаа за одоо урлагтай холбогдож эхлээд бас бид чинь нөгөө тоглолтоор хөдөө гадаагаар их явна. Тэгээд одоо сумын төв мөв дээр одоо янз бүрийн бас маш эвгүй зүйлс харж исэн. Соёлын төв дээр сүнс гэж ер нь бол байдаг гэдэгт айгүй итгэдэг шүү дээ. Энэ бол би бол харж исэн шүү дээ. Биэрээ юу? Яг биэрээ харж исэн шүү дээ. Их л эвгүй юм байлээ тэгэл тэр нөгөө тухайн үеийн дурсамжаа бас нөгөө ингээд
мартыг гэхээр мартаж чадахгүй тэгэл нөгөө ганцаараа явж байгаа үедээ ер нь л хөвчтэй айцыг мэдэрдэж ш ганцаараа машин дэргээ барь явж байхдаа яг тэр нөгөө тухайн үед нэг болж исэн тэр процессыг санаад Яг юу харж ирсэн бэ? нөгөө нэг одоо хуучин соёлын төвд чинь нөгөө янз бүрийн бас нөгөө энэ сүнс хорогдсон байсан юм шиг л л дээ. Тэгээд би тухайн үед яг одоо нөгөө яг дөнгөж нөгөө хөтлөж дуулж эхлэх гээл бас хүн амтан дагаал ингээл амхандаас жоохон юм суралцъя гээл ингээл бас нэг залуу байсан гинэн байсан тэгэл дагаал явж байгаа л яг тэр манайхан ч ах нар ч яг тэгэл тоглолтоо дараал бас нэг ууж идэж явна. Тэгээ нэг ууж ицээ гурна артлын даана. Артлын дааж байгаа нөгөө согтун хүмүүс ч юм болохоор янз бүр айцыг бол мэдрэхгүй шүү дээ. Тэгээд ирүүл байгаа маань ид чинь тэгээд бас сүнс өдөртэй яг таарч байгаа юм шиг. Би нэг ингэж ийсэн юм. Нэг соёлын төвд орой тоглолтоо тарчаад тэгээ манай ид болохоор тэр нөгөө соёлын сумын төвийнхаа буудалд дэм буудалд амар цааж ирсэн. Тэгээд соёлын төв дээр манай нэг одоо миний ах маань төрөвчөө мартсан байна гэд. Нөгөө хувцас олж байгаа төрөвчөө ондогдсон байна гэд. Соёлын төвийн дэлгүүрийг аваач очоод аваад ир гэд. Тэгээ нөө соёлын төвөөс ганцаараа явахаас жоохон айгаал. Тэгэл яагаад ч мэдхгүй нэг юмтаа даарлах гэдэг юм шиг тэгэл явж байгаа. Хаалганы онгол бол орсон чинь тэгэл тэр чинь модон шалтаа. Тэгэл яалтчгүй ингээл ганцаараа ингээл модон шалтан дээр өрнө ингээл гисгэл ингээл явсан чинь тэр дуурж байгаа чимээ. За тэгэл өөрөө дотор айхгүй юм шүү зүгээр юм шүү гэж явж байгаа л тэгэл төрөвчийн аваад яг буцах гэсэн чинь дөрөөсөө тэр нэг хаалга нь хаагдаад замгийн төвчийн гадна талаасаа төгччихсэн. Тийм таг гэл төгчсөн. Тэр одоо нөгөө хаалга одоо салхинд цавд шаагцсан юм уу яаж шаагцсан мэдэхгүй. Тэр цонхоороо гарах гэсэн чинь нөгөө юм яшаатгтай. Одоо тодорхой үе чинь нөгөө нэг юу байхгүй. Утас мутас янз бүрийн утас мутас янз бүрийн байх. Гар утас байхгүй. Гар утас байхгүй. Тэгээд тэр өрөөнд чинь яг яахаа мэдэхгүй юм чи. Тэгэл хам өгчээрээ нөгөө нэг хаалганы бүрстэн рүшгэлсээр байгаа л замун төгжийг нь эвдрээл яг гарах гэсэн чинь хөөе бэжи гэдэг нэг хүн. Араас юу? Тэгэхээр би чинь тухайн үедээ за миний араас хүн амт ирсэн болоод даа гэж бодвол хинбэ гэдгсэн чинь хүн дуурдгүй. Тэгэхээр нь цаашаа нөгөө модон шалаар ингээс гүүгээл хаалгыг хаах гэсэн чинь нөгөө гадны хаалгыг хаагдаад онгоодгүй. Соёлын төвийнх нь. Тэгээ нөгөө гадны хаалгыг арай ч юм онгоолж исэн чинь яг хаалганыхын цааталт нь нэг сохтуу нэг ах зогсож байгаа юм шиг. Тэсэн чи тэр нь болохоор соёлын төвийнхнийхэн манаа чинь. Тэгээд манаачаас нь асуудаг байхгүй. Энэ танаа соёлын төв чинь ингээд орсон чинь өрөө нь ингэчлээ шүү дээ гэсэн чинь. Өө манай соёлын төв дугаасаа юм байд юм аа. Тэгээд нөгөө нэг бас тухайн үедээ нөгөө олон жилийн өмнө юм шиг байгаа юм л да. Одоо нөгөө хоёр багш одоо нөгөө томилогдож соёлын төвд нөгөө бүжгийн багш, дууны багш хоёр томилогдож ирэнгүүтээ. Тэгээд нэг нэг нөгөө хардталтаасаа болоод нэг амиг бүрлэгсэн юм шиг байна. Тэгээд тэр хоёрын сүнслэлийг тэр соёлын төвд нь хорогдсон. Хоёлоо өгсөн. Тэгэл тийг сонсчихсан. Тэгэл тэрнээс хойш юу бурхан шүү дээ. Амар айцтай үлдээл. Тэгэл янз бүрийн ер нь одоо ганцаараа явахаас л их айдаг шүү дээ. Яа амар арцааж. Тэгээд энэ дугаар бүр илүү амар байгаа маань юу вэ гэхээр шиний 15-ны сар гарцсан байгаа. Тэгээд бид нар шүн дунд тий. Яг урд нь нэвтрүүлгүүдээ хийхдээ бид нар ерөнхийдөө жоохон харанхуй болохоор хийдэг байсан бол яг шүн дунд чинь нөгөө гүйдлийн цаг гэдэг шүү дээ. Тийм болохоор хийж байгаа маань бүр илүү амар санагдчих. Харин сая хүй байж их чи шууд арцсан. Харин шууд хамаг юм арж байгаа ус босч байна. Илүү амар. Тэгэхээр шөнийн ерөнхийдөө 15-ны сар мартай холбоотой янз янзын юм сонсч ирсэн нь. Тэрэнд итгэдэг нэг амар юмнууд яригддээ шүү дээ. Тэр 15-ны сартай холбоотой энэ манай одоо дархны тосгон гэдэг дэревэн гэл манайхан ярьдیں۔ Тэнд манай нэг аавын ахих нь байдаг хөөхгүй. Хамар хашааныхын айлын нэг хүүтэйгээ хойлох наймдэрдэг юм байсан юм л. Тэгээ хүн нэлээд жоохон архи удаг. Тэгээд ууж явж байгаад нэг өдөр өнгөрцөн. Өөр гэр бүл хүн байхгүй нөө эмээ ганцаар үлдсэн. Тэгээд яг тэр 15-ны сартай өдөр гэртээ эмээ нөгөө хойдохын ном уншуулаад арч үзээ өгүүлээд гэртээ байсан чи яг 15-ны шөнө гарсан шөнө гэрийнх нь хаалгыг хашааных нь нохоо мохоо хуцаагүй. Хашааны хаалга мал юу ч дуграагүй. Тэгсэн мөртлөө гэрийнх нь хаалгыг дүн гэж нүдэдсэн. Тэгэн гол нэг гахаа очиод эмээ чи хинбэ гэдгсэн чи ээж хүүн өнөө хаалгаа гэдгсэн. Тэгэн гол нэг эмээ хаалгаа онгоолгосон чи хүүн ороод ирсэн гэсэн нүдэндээ итгэхгүй гайхаад.
Тэгэнгүүт нь орж ирээд яасан чи ээж би амар даарад энэ үлсээд энэ хоол байна уу гэв. Тэр нөгөө юм чи байсан хоолоо халаагаад бүр ингээд салгалаа сандарч эвгүй штэ хүүхдээ хөдөөлүүлчихэд байдаг. Тэгсэн мөртлөө яг тэр ороод ирсэн 10 тонны шүн өөрөөр тэгээд бүр даарад байна гэж. Тэгээ хоолоо идэд гараа явсан ба. Тэнгүүт нөгөө юм чи маргааш өглөө нь бүр сандраад лам очиж үзүүлээд одоо ингээд урчин юм боллоо. Энэ дээр одоо яах вэ гэсэн чинь үзээд за танд их санаан зовж байгаад өнгөрөхдөө өөд болцсон юм байна. Тийм учраас та юу яаж болохгүй айж ичж өрөөс болохгүй дахиад ирэх юм бол хоол хийж өгöd тэгээд идэж яхад нөхрийн булууны яс дундуур нь ховоож өгсөн гэж. Би ирүүн чиглүүлээд энүүгээр ингээд хөрчээрээ тэгэх юм бол хүүчин дахиж ирэхгүй одоо нэг өсний дом шүү гэд. Тэгээд нөгөө юм чинь заа гэд нөгөө өхрийн булууны ясаа захаас аваад гэртээ очиод байсан гэсэн. Тэгэнгүүт нь яг маргааш шүн ирэх юм болов уу гэдгсэн ирээгүй мэн. Тэгээд дахиад одоо баг сарын дараа гэсэн дахиад шинэ 15-ны өдрөө шөнөө дахиад яг гэрх нь хаалга нүцсэн гэж байгаа юм. Тэгэнгүүт нь онгоолгоод хинбэ гэдгсэн чи ээжээ хүүн нэ гэдэг. Тэгэнгүүт нь онгоолгоод дараад нь хоол идэх юм хоол хийж өгөл. Тэгэнгүүт нөгөө дээлэх ханцуунд нөгөө ясаа хийжээд хүүргүүд өгсөн юм байл. Тэгсэн чи хоол идчихсэн салгалаад ээж намайг хүн алах гэдэг шүү дээ. Миний хүүг хин алах гэдэг юм биш. Та яа тэгсэн. Энийг сонсож байгаагүй юу? Яа. Тэгээ манай Чи болсон юм байна шүү дээ. Манай нөгөө одоо энэ яг байгаа энэ одоо энэ балгасан шүү дээ одоо бидний байгаа. Тийм. Эн чинь бас нөгөө тухайн үед Орос цэргүүдийн бас барьжсэн балгас байхгүй. Тэгээ манайхан ч яг нөгөө 90-ад онд нөгөө хувьчлагдаад тэгээ нөгөө тухайн балгасан шин бас нөгөө Иддэг байсан юм уу? Бага газар ярьж болж байгаа юм уу? тухайн нөгөө балгасын чинь хүмүүс чинь ингэдэм билээ шүү дээ. Нөгөө нэг яг нөгөө аваад ашиглах биштэй ингээд хайцсан. Яагаад бас хайсан юм бүх мөхөдс байд юм л шүү дээ. Би нөгөө сонсч байсан энэ нийслэл эвгүүл балгас л энэ бол. Энэ аюу. Тийм ер нь л. Тийм болохоор ч нөгөө дарханчууд өөрсдөө энийг аягүй сайн мэддэг. Бид нар тийм ингээд сонсчоод уулна ингээд нэг дугаараа хийчих боцгосон бол ерөөсөө бүгдээрээ ингэж игээ та нарыгаа ураад те энд ингээд дахиад очлаа л да. Амар гэж сонсоод. Энд бол ингээд суугаад бол ингээд нуруунаас ингээд хүүт таагаал ингээд. Харин жоох эвгүй юм Амар тийм. эвгүй мэдрэгч чинь ер нь л. Тий. Манай Эрдэнэ жаргалын үед эжагийн манай үед урлагийн хүмүүс чинь тийшээ болоос. Таарч ирсэн. Ижаа чинь бас нөгөө voice дээр нөгөө дархны такси чин залуу гээд анх орж ирж байсан шүү дээ тий. Такси дэвж байгаад янз янз юм болж байна уу? Оо таарч ирсэн. Тэгсэн явж байгаа л яг нэг амар айцтай юм нүр тулсан. Таксинд яваад нэг бид нар чинь нэг өдрөөр ингэж би таксинд явдаг. Дандаа юм оройгоор явдаг сохоо. Тэгэл ингээл 9 мөрөөгөл гэрээсээ гараад одоо энэ боогоон тусаал тэгэл ингээл ер нь шөнийн л ингээл нөгөө арай нэг мөнгө нахиу болохоор тэгэл ингээл 500 орой болохоор 1000 болчдөг. Тэгээ нөгөө арай нэг суугаал хүн амар. Тэгэл одоо энэ манай энэ имлэг биш үү энэ дарахны нэгцэн лөө. тий. Тэгэл ингээл захиргаагаар ингээл эргээл замаар ингээл хүнгүү ганцаараа ингээл тэгээ нөгөө мэдээж такси явж байгаа юм чи ингээл ийш тийшээ хараал тий хүнээ хайгаал. Тэгсэн яг ингээл миний ингээд эргэх зам одоо ингээд эргээд үйлчлэл рүү ирэх гээд явж байгаа байхгүй. Тэгсэн яг ингээд цааталт одоо тэр юуны их сургуулийн тэнд нөө энэ шонгийн гэрэл чинь хүн ингээл сүйтгэнэл харагдсан шүү дээ. Тэг би яг ирэх гэж байгаа л чигээрээ тавьгаал нөө хүн хараал наашаа алхаж ирсэн байхгүй. Тэгэл ингээл чигээрээ тавьгаал яг ингээл төхөөл очиж эмхтэн хүмүүс байхгүй. Тэгэл би яг ингээл төхөөл очоод яг ингээл зогсон чинь юм нүд нь ингээл эдлийн нүдэнд ингээ хөрцөн зав. Тэгэл ингээл нэг юм цос мос болц. Би тэрийг хараад өөрөө ингээд жирэхэд нэг юм аим сонирн болчихгүй. Тэгэл яалчгүй нөгөө хүнээ хараад бид нар чинь тэгэл буцаал ирэх юм чи ингээл нөгөө зам дээр хөндлөсөж байгаа шүү дээ. Тэгэл яг арын хаалган гоогоол сууж яг арталт. Тэгэл хаа өрхүү гэл асуугаал. Тэгсэн энэ хүнсний зах орноо гэд. Тэгээ би суулгаад эргээл үтс. Би яг ингээл машинд суугаал тэндээс эргээл нэг амар сони юм би ингээд өөрөө ингээд юмд яг ингээл баригдал нэг юм баригдмал болчихгүй. Тэгэл бүр ингээд айгаад нэг юм жирэхэд бүр нэг юм сонтэнөө цус мусын харчаад тэгээд өөрөө тэгээд томлогс.
Тэгэл ингээл машинтайгаа хөдлөөл үйлчлэл рүү эргээл ингээл явсан чинь нэг л болж өгдөг бүр ингээл би хөшөөл ингээл хүзүүм хөшөөл бүр ингээл нэг агаар яваад байгаа юм шиг. Тэгэл ингээл цонхон онгоолгоол. Тэгэл нөгөө яг нөгөө шонгийн гэрэлтэй гууд маань яваад. Тэгэл нөгөө шонгийн гэрэлт ингээл толинд ингээл харангуут нөгөө их цолхоор яг ингээд суудсан байгаа байхгүй. Ингээл нөгөө шонгийн гэрлэр чи ингээл харагдсан шүү дээ. Тэгэл толиндоо ингээл харчаал. Тэгэл бүр ингээл амар бачуураад би өөрөө л нэг л эвгүй болоо. Тэгээ нөгөө замаараа ингээл шонгоо дагаал яваасан. Яг 380 руу ингээл ирсэн чинь миний ингээл ар мөрнөөс ингээл гар ингээл ингэдэг. Тэгэл би ингээл гар байхгүй зөө. Тэгээд ингээд толинд харахаар нөгөө их ч ингээд байгаад идэг. Тэгээ би бүр яг ингээл твдэд байгаа байхгүй. Тэгэл өстө нөгөө араагаа хайж идэл хийгээл DBS уулзраад эргээл би. Тэгин дахиад нөгөө гарч орж ирэл чихэн дээр. Тэгээ би бүр ингээд арцгээ. Тэгээ нөгөө хүнснийхээ зах дээрээ буулгаж чадаагүй. Одоо энэ 17 дугаар сургуулийн нааталт нөгөө гандан байдаг шүү дээ. Гандангийн урд зүгээр ингээд яваал бүр тэсгээ байгаад бачуураад бүр ингээд нэг сонирн болоод байгаа. Тэгэл толиндоо байн хараад тэрнээсээ бүр ингээд амар айгаад байна. Тэгэл ингээд уус ингээд бүр яг ингээд намайг нэг ингээд юм ингээд бүр зулгаараа бүбүүгээр ингээд нэг боогоод авах гэдэг юм шиг ингээд. Тэгэл буугаал нөгөө хаалгаараа буугаал яасан. Ингээ юм яриад буу гэд хэлэх ирүү зуураад сандраад нүүдх ингээ хилт. Амар эвгүй. Ер нь тэрийг ярихаар одоо эвгүй ихтэй. Нөгөө өөрөө нөгөө ингээд яг ингээд
юм бол сонсч ирсэн. Тэгээ бас нэг яг энэ бол надад тохиолдог үзэл. Миний нэг таньдаг хүнд тохиолдсон зүйл байгаа байхгүй. Яа бид нэр ерөөхдөө ингээд багада тоглож өсөж хамтдаа ингэдэг байсан. Нэг өдөр нь тэр минь найз маань яасан гэхээр эмнэлэг рүү хөрвүүлсэн байсан. Тэгээд тун удалгүй дараа нь ер нь нэг юм сэтгцийн өвчтөө болсон талаар нь мэдж авсан. Тэгээд яг юунаас болоод ийм байдалд хүрчихвэ гэдгийг ингээд ерөнхийдөө ингээд хүмүүсээс ингээд сонссон чинь тэр найз маань шин орой ингээд гэрлүүгээ орох гэж явсан юм байна. Тэгээ гэрлүүгээ орох гэж явж байгаад орц мэдээж тухайд одоо бид нэр жоохон бахад маань орцууд маань ер нь гэрэлтэй хийсээ илүү дандаа харахгүй байдаг гэсэн. Тас харахгүй юм байдаг гэсэн. Тэгээ тэр найз маань гэрлүүгээ орж явах гэж байгаад нэг давхраас хоёр давхар руу орох юмд хүлдэн нэг юм тэгэлцсэн гэж байгаа. Тэгэхээр нөгөө найз маань юу юм бол харахуд мэдээж хүн чинь шууд харахгүй шүү дээ. Доошо тонгоогоод ингээд гараараа ингээд тэмтрээд үтсэн чинь нэг юм баригдсан гэж байгаа. Тэгээд яг тухайн үед тэрийг барьж үтчихэд тэгээд дахиад жоохон лавшруулаа яваад ингээд харсан чинь яг хүний өгцөн цогц харсан байгаа. Тэгээд тэрнээсээ чочролд ороод гэртээ оронгуудаа тэгээд тэр байдлаасаа болоод цэцэгцийн одоо тийм өвчтөй болсон. Тэгээд тэр найз маань одоо хүртэл яг тэр хിവэрээ байгаа гэсэн. Мэдээж тэгээд гэр бүлийнх нь янз бүрийн лам хуурга гэл тухайд явсан л ах тэгээд тэр байдлаас болж тэр найз маань нэг тийм юмтай болж жоохон хэцүү байдалд орсон гэсэн. Чи өөрөө ер нь юм харж ирсэн үү? Надад одоо яг харсан гэхээсээ илүү тийм бол байхгүй тийм. Зүуд мүдэндээ даруулж маруулж байгаагүй. Тийм бол байгаагүй ерөөс. Тэгэж найзуудынхаа тийм юмнуудыг хэрнээ сонсоод тухайн үед яг ингэж юм сүйтгэнд үү юу? Нэг шүн мөн явж хахад тэгэл авшруулаад харахаар өөр модч байд юм уу? яг тиймэрхүү юм бол байна л та. Тийм ингээл явж байгаа л гинт ингээд нүдний болонд нэг юм ингээл живс гэд хөдлөхлөөр ингээл хүн чинь ингээд чочоол харна тий. Тэгэл ингээ харахад ч юм уу тиймэрхүү юмд ингээл харахлаар яг явж харагдахгүй ч юм уу ингээл байж л байдаг гэсэн л та. Яг тэгээ тэр байдлаас болоод айгангууд нөгөө нэг дотроо төсөөлөн бодлоо гэдэг юм байдаг шүү дээ. Тэгээд төсөөлөл за араас нэг юм дагаад байна уу? Эсвэл нэг юм байгаад байна уу ч гэдэг ч юм уу. Тэгэл гэрлүүгээ орох явцдаа ингээл тий аюу хэцүү айцтай. Тэгэл болж өгвөл гэрийнхнээс хин нэг дуудчихмаар байдаг. Тэгэл чадахгүй айгаал ингээл тухайд хөөхт байх үед ч юм уу тий. Яг тиймэрхүү юмнууд бол аюу бас тохиолдчихсэн. Шүн одоо та эдээс үднээс насуу хэл да. Яг ингээ ганцаараа гिचэн энд ингээд үлдгэвэл. Юу эсвэл ганцаараа шүн яхаас юу өгөхөөс олох юм. Шүн ганцаараа яг одоо энэ объект руу ингээд ирж чадхаар байна уу? За ер нь бол эвгүй. Тийм жирэхэд айгаад бас Одоо ингээд энэ ямар ч гэрэл авах ш. Одоо бид нэг гэрэлтэй бас олуулаа сууж тийм ээ. Гэрэл байхгүй. хүлтэй үсээ чадахгүй. Одоо яах вэ? Юу аваад ирэхээ? Одоо тэгэл Гоё юм өгөөл. мэдээж одоо гоё юм шишэлтэй. Тэгэл ер нь хэр харагтаа л хэцүү тий. Хэцүү. Юу ч ер нь амлсан ч гэсэн бас одоо асуудал гараад тий. Эндээс одоо нэг найзаагаа авах ч юм уу магадгүй тий энэ тийм маш чухал одоо асуудал гараад ийшээ заавал өрөх хэрэгтэй болно л тий. Айцыг бас даван туулна, нэг бол айцтай дарахын гэдэг юм бас байна тий. Түрэн даруулж ирсэн үг байсан. Одоо тэгвэл Эвгүй. Үгүй унтааг байхдаа даруулж ирсэн шүү дээ би өөр. Тийм үү? Унтааг одоо ингээд зүрхмүүлээд ингээд хөвтөж шүү дээ. Яг ингээд за ингээд жоохон зүрхмүүлээд ингээд хөвтөж байгаа л тэгж даруулж ирсэн шүү дээ. Майханд Даруулах уу яа бай. Хөдөө юу? хөдөө Хээр юм тэгэхээр. гэр бүлээр явж яг байгаа. юу харагдах вэ? Гэр бүлээр явж байгаа байхгүй. Гэр бүлээр явж байгаа л ихтер хүүхдүүдтэйгээ ингээд орой майхнацсаал. За нөгөөдийг унтуулчаал өөрөө л мэдээж хамгүйсэл унтна шүү дээ. Яг унтах гал ингээд нөгөөд маань сахан унтаж байгаа л яг унтах гал ингээд хөвтөжсэн чинь нэг эмхтэй зүгтээр ингээд дарцсан. Тэгэл бүр ингээд эмхтэйг нээж юмч. угаасаа бүр өс нь ингээд унжаад гарч байгаа юм. Нөгөө кино шиг нэг ордоор онжоо. Яг ингээд бүр ингээд унтаагүй ингээд зүү жоохон зүрмэлж яхад л ингээд дарч байгаа юм чи тэггүүтээ хоёр хөлнөөс ингээд чирж байгаа байхгүй бүр байхнаар гарах гэ намайг. Хөдлөд байгаа ч гэдэг юм уу? Гүү тэгж даруулж байгаа байхгүй.
Тэгээд бүр ингээд болооч гэдэг ингээд орлын гэхээр орлож чадахгүй. Яг тийм. Хинрийг ингээд сэрэхгээр бүр сэрэж чадахгүй. Бүр яг ингээд бүр тэгээ бүр ингээд яг хөшөөш ингээд яг бүр чирээд байгаа юм чи ингээд наахнаар гараад иргээл ингээд. Тэгэл яг ингээд бос ихэр босч чадахгүй. Тэгэл магадгүй нэг хажууд гинттэй ингээд нэг одоо нэг арайч гэж нэг ингээд бүр тэр нөгөөдөгтөө тулдаал ингээд хажууд л унтж байгаа хажуудлынхаа ингэхэр чи нөгөөдөг чинь яасан бэ гэхээр л хөөгээл яаж юм чи хамаг би нэг ингээд хөс мөс гарсан ингээд. Яг тийм. Хөс мөсгаа. Яг тэр бол үнэн бодит. Үнэн бодит гэдрэж явахгүй тэр бол яг бодит. Манай од бас тэгэхээр даруулж ирсэн юм тий. Тийм даруулж ирсэн шүү дээ. Тэгээ тэр даруулжсны дараа 2-3 хоногийн дараа би чинь бас нэг таагүй юм болж ирсэн. Тэг чамд юм зүм мэдэгдчихсэн. Өө тэгэл ярьсан шүү дээ. Тэрийг гэхдээ дэлгэрүүлэг болсон. Дэлгэрүүлэхээс айгаад. Тэр нэг одоо муу юм ингээд бодох тусамд нэг бодол нь биелдэг гэдэг шиг тэгэл тухайн үед хүчирч болтгоо ингээд мартахгүй бол тэгэл нэг гэр бүлэрээ явж байгаа юм чинь юм шүү дээ. Яах чинь блэ гэх гэл ингээл юм бодоод ах юм бол бодчихдог. Тэгэхээр зүгээр ингээл мартах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ нөгөө дээр үеийн одоо хуучны хүмүүс чинь юу гэдэг шүү дээ. Одоо ингээд гэрлэгөө Монгол их амьдардаг хүмүүс чинь гэрлэг орохдоо заавал ингээд бутлаа гүвж ордон шүү дээ. Гивсэж ордог. Тэр яагаад чимдэхгүй нөгөө энэ нөгөө муу юм аа үлдээгээд одоо энэ би гэрлэг орлоо шүү чи миний ард үл гэж тийм чимээ өгдөг гэсэн юм байна. Тэгээд гэрлэг ордог гэж байгаа байхгүй. Бас нөгөө тиймэрхүү юмнууд харцсан хүн чинь нөгөө гэрлэг шууд очихгүй тий ингээд замаа буураад өөр тайлж мөрдөж шүү дээ тий. Төөрүүлэх үү. Ижаахаар юм даруулжсэн. Өө тэгэл яг юуг нь бол харж иддэг үү? Яг нэг тоолоо боогоо. Гэртээ юу? Сэрсэн мэс нүү? Үгүй гэртээ биш. Энэ одоо байрын гэртээ. Өөрөө сэрсэн мэс. Өө тэр чинь нэг юм амар сони ер нь ингээ нэг даруулагч амар сони сэрэгч биш.
Нүүн өцгөн юм Тэр битэн. бас харсан уу тэрийг? Харж байгаа юм чинь. Өч тойлон нааж харахад гүгээд штэ гээд. Яа. Тэгээ ингэ эргэж харж үзсэн үү? Гү эргэж харж үзсэн хурдан яваач. Амар зэрэг хүмүүст чинь ингээл халцтуулаад ингээл. Тэр үед одоо сүнс мүс зайлдаг байсан бол өчтөр 40-40 зайлдаг байсан бөө. Яг нөгөө хуучин ч бас тиймэрхүү нүд Дугуугаа янзлал. Дугуугаа очиж шалсан чинь нөгөө дугуй нь хийн гарцсан. Тэгээ яагаад ингэ хагарсан болов гэд хийсэн чинь дугуй нь хийтер болсон гэж байгаа байхгүй. Тэгээ хагараагүй мэн зүгээр яг ямар нэг амаараа алдсан юм байна гэж та. Тэгээ дахиад явсан чинь дахиад дугуйных нь хийн дахиад гарцсан гэсэн. Тэгээ бүр гайхаад энэ одоо яагаад ингэж байна гэж бод. Тэгээ харахгүй шүн утсан. Тэгээд нэг гэр бүлүүдэрэл хөсгөлөөр зугаалж явж исэн юм шиг байна. Тэгэл явж исэн чи дахиад дугуйгаа хий нэмэл дахиад хийлээд аваад дахиад явсан чинь дахиад нэг машиных нуу дахиад хийн гарсан гэж байгаа. 3 удаа гарсан гэж байгаа. Тэгээ бүр гайхаад за энэ нэг л биш болчлоо нэг л сонирн байна. Тэгээд дуугаа хийлээл хамаг урдаараа явсан гэж байгаа. Тэгэл яваал тун удалгүй яг тэр нэг хэсэг газар тийм гүйдэлтэйсэн газар. Тэгээ тэр гүйдэлтэй газар нь яасан гэхээр машиныхын дугуй нь хий гараал хагараагүй мөтлөө ягаачгүй мөтлөө хийн гараа явуулсан. Тэгэл тэрнээс цаашаага гарахад машиныхын дугуй нь яагачгүй зөв зүгээр явсан гэж байна. Тэгээд хөсгөлд очичоод за ерөөс шөнө энэ газараа явж болохгүй юм байна. Өдрөөр явъя. Өдрөөр явсан чинь нөгөө газар зөв зүгээрсэн. Яг шөнийн цагаар тэр гүйдэл нь гүйдэг байсан гэж байна. Ямар нэг юм байдлаар ингэж мэдрүүлдэг. машины дугуй гэсэн чи би бас нэг юм санаанд орчлоо л доо. Нэг 18 өстэй илүүтэй байжгаад орой нэг шоуд хараад нэг тоглолтод орчоод тэгээ явж исэн байхгүй. Тэгээ такси орцоо явж исэн чинь жолооч хахаа
дугаа гарчлаа гэл нэг одоо бол тэр их эвгүй газар гэдгийг мэдсэн. Тэр үед мэддэггүйсэн. Нэг газар зогсчихгүй юу. Тэгэл буугаал нөгөө ах чинь 2 цаг магийн үед байх. Дугуугаа нөхчээс нэг гинт бүрст амар хугаа цайцсан бүр орж ирэл гэл хараа мараа гэл салганаал. Тэг ингээ хийгээл тэгэхээр би яасан байхаа гэсэн чинь надад юу ч дуурдаггүй. Тэгэл бүр ингээл нөгөө ах чинь бүр ингээд амар салганаал жолоогоо ингээд бүр барьж чадахгүй заа юм ингээд буу юм болоод ингээ яасан. Тэг яг намайг гэрээ өөдөнд болгох нь таасаа яач ваа гэдгсэн чинь ярьж байгаа байхгүй. Би ингээл дугуугаа ингээ яг нөхөд дуусчихсан гинэ. Нөгөө биш нөгөө салиад яг дуусаал ингээл чангалал босох гэсэн чинь мөрөн дээр нэг юм гараа тавьсан гинэ. Хүн. Тэгэхээр нөгөө ах чинь ингээ хараа штэ хүн чинь нөгөө суудсан байж байгаа ингээ өндөжсэн болохоор ингээ харсан чинь хөлн газар хүрэхгүй 2 хөл яг харагдсан гэсэн. Тэгэл өөр юу ч хараагүй гэж байгаа. Айгаал аваад ирсэн. Тэгээ би гэртээ орчод тэр шөнө бас айгаад нөгөө тийм бодоод чадахгүй. Тэгээ сүүлд нь одоо тэр газар яадаг вэ гэхээр одоо энэ орчин үе чинь хотын төвд сүлжээ аягуулсан штэ. Тэр газар дандаа сүлжээ юм гэлээ. Тэгээ би саяхан яг энэ талаараа нэг сайтаас сонсчихсан. Тэнд нэг ингээд өвөө нэг тэр хашаа явсан юм билээ те. Одоо хүртэл тэнд нэрс хүн байдаг байхгүй юу? Ийм нэг хоосон хашаанууд байдаг штэ нэг зарим тэнд яг тийм газар. Тэгээд яг тэр адны сүлжээ ондгдсан чи тэнд нэг өвөө өнгөрч ийсэн гэсэн. Тэгээд өнгөрөхөөс нь өмнө нэг хүмүүс ирэл бун хэрүүл хийлсэн юм байна л да. Чи болохоор хаа явсан газараа дандаа ингээд тийм базар дагуулдаг чамаг байхад зурагч гардггүй үстэй гэд бүрдэгдэг гэсэн гэсэн. Тэгээд тэр хүний түүхөөр аим юм бэл. Яг тэр газар нь би тэр шөн тэр ч одоо ч утгаар явж таарсан баг. Тэгээд би бол харж мараагүй л те. Тэгэл хавд байсан гэхлээр бас эвгүй сэтгэл асан. Тийм ороод бол айгаад амж тэр сонсцсон. Нөгөө хөлн газар өрөхгүй хүн зогсчихсан гэж сонсчоод ороод би л авдаг 7 хоног тэр үед унц чадаагүй хаа санаж амар. Яаж гэрлэг орно. Тэг гэрлэг харин гэхлээр эвгүй сан. Та хоёрын балгасыг л сонсчмаар байна. Надад яг тэгэл яг гоё нэвтрүүлэг өндөрлчмаар. Балгасыг дараагийн дугаартаа. Тэгээд юу асан? Манай нэг дүүд бас таксинд явж байгаа хотод эмхтэн ингээ гараа өргөсөн гэсэн. Тэгэл зогсоол авсан чинь одоо тэр юунаас хойшоо нөгөө цайзаас хойшоо гэр оролцвол юу ас гэсэн. Тэгээ аваад километрээ нойлол аваад яваал. Тэгэл ингээл домдаа бүр ингээ юм хэлсэн жоохгүй юм яриад ингээл яваал. Тэгээ яг юм ингээд мухар гудам руу ороод ийшээ баруун зүүн. Тэгэл ороод нөгөө чин километр хараад тийд гэл хэлээл. Ингээ иргээс баггүй. Тэгээ нөгөө чин тэр үед айгаагүй л юм л дээ. Тэгээ бууж чи ямар сони юм бэ? Ийм хурдан л баг нөгөө жоох хөтөл нөө ийм хурдууд ингээ мөрчдөг нөгөө такси нэг мөрнө гэж яддаг штэ. Ингээ мөрчдөг юм баг та. Ингээ машина ингээ тойроод ингээ хараад. Тэгээ нөгөө чин явж байгаад тэгээ шууд гэрлүүгээ хайрх болоод гэртээ ирээд явсан чинь манай одоо миний яг үеэл болсон явдал гэхгүй. Тэгсэн маа дахиад нэг үеэл нөө тэрний дүүн гэрлүүгээ ингээ ороод ирсэн чинь 0 орчоод нөө гэр орол 0 орчоод гэрлүү орж ирсэн. Ага таны машины ард юу ихтэн сууж байгаа юм. Бэлтгэж нөгөө чинь гэлчихсэн. Тэгээд тэрнээс хойш нэг жоохон нэг дүү маань нэг нөгөө нэг бас нөгөө тэр шоконд нэг сонирн болоод тэгээ бас янз бүрийн лам харгуу ингээл яваад. Миний бас нэг таньдаг хүн нэрээ юу юм бэ? Тийм болж исэн юм. Нэг тийм борлуулалтын компанид орсон юм л да ажилд ороод. Тэгээ борлуулагч жолооч болсон гэсэн тий. Тэгээ жолооч болсон чинь нэг машин цанаас нь гаргаж өгөөд тэр нь ямар машин байсныг нэгэн сүүл сонссон байхгүй. Машиндаа ороод ингээд оройн ингээд тавихаар л нэг юм хүн сууж байгаа юм шиг харагдаад гэсэн гинэ. Тэгээд очоо онгоолгоо үзгэр байхгүй. Тэгээд сүүлд нь сонсон чинь харин яг манай тэр найзын маань орохын өмнө 7 хоногийн өмнө тэр жолооч нь өөрөө машин дотор ингээд суугаар өнгөрцөн юмсан. Тэнгүүд нь нөгөө ажил явдал мавланд дуусаа манай нөгөө хүн орж байгаа шүү дээ. Тэгээ яг тэр машиныг нөхцөн. Тэгээд сүүлд нь хүүхдүүд нь хүртлэрийг харсан байгаа байхгүй. Аа таны машин дотор хүн сууж ийн гэд тэгээ ингээд гараад нөгөө машин онгоолгох гэж байхгүй. Тэгээ өөрөө хүртэл ингээд үе ингээд хажуугаар ингээд шүн ингээд гэр мэрлэг ороход машинаа төгсөж ороход яг л нэг хүний сүдрэж идэг гэж байгаа байхгүй амар. Тэр одоо яг нөгөө одоо үхээд дараагийн ертөнц гэж юу гэдгийг бүгдээ амьдарч байгаа юм шиг мэдэхгүй шүү дээ. Тэр яг ер нь бол одоо нөгөө энэ бидний амьдарч байгаа нөгөө төв дээр тий нөгөө тухайн одоо нөгөө идэлж хэрглэж исэн юмдаа сүнснийг хоргодог гэдэг чинь үнэн байхгүй. Одоо нөгөө шуурдаар өнгөрчгөр яг тэр хаана хамгийн сүүлд өнгөрсөн те тэнд өөрөө өгснээ ч мэддэггүй байж магадгүй. Харин мэдгүй яг юунд хоргосноо бол бид нар мэдгүй шүү дээ.
Тэгэл нөө делегацийн айрцсан дуртай нөө идэх дуртай ч хийж юм ер нь бүгдийн хийж л явуулах нь зүг л. Тэрнээс л энийг шатаа энийг хийгээл ясам дээр бол одоо ламч мэдэхгүй шүү дээ юм шүү дээ. Яг тэр хүнийг юу идэлж ирэлдэг байсныг мэдэхгүй байхгүй. Тэгвэл бид нар яг юунд идэх хөстэй хөр өөрийнхөө зүүн савнд идэх хэрэгтэй. Өөртөө идэх хэрэгтэй. Энэ би бол тэгж боддог шүү дээ. За тэгээ өнөөдрийн маань нэвтрүүлгийн урилгыг хүлээж аваад тэгээ бас энэ амар газар ирээд амар яриг мэд цог ярилцсан. Зочдтой баярлаа. Тийм. За тэгээд үзэгчдээ манай өнөөдрийн амар яриа энэ хүрээд өндөрлөлөө. Дараагийн дугаараар та бүхэн минь оролцох боломжтой шүү гэдгийг би өдөр болгон дугаар болгондоо хэлж байгаа. Гоё нэвтрүүлэг шүү. Тийм. Тэгээд яагаад тэгэхээр би энийг юу ямаар байна бас өөрөөсөө тимийг мэдэрсэн зөн совинтой магадгүй хардаг тийм үзэгчд маань байвал бид нартай холбогдоод те бас оролцоод энэ зочдын минь суудал дээр бас ингээд зэрэгцэж суугаад ярилцах боломжтой байгаа шүү. Тэгэд манай дархны зам сүлүүд их яригдаад байгаа шүү. Тэр жоохон хэцүү байгаа замаар бас дархан хотод маань ирээд нэвтрүүлэг хийж байгаа TV8 телевизийн хамт олон дуран бүтээлийн өндөр амжилт хүсье. Тэгээ бас манай нэвтрүүлгийн манай хамтран ажиллаж бид нарыг дэмждэг Global Bridge компанид баярлалаа. За Тэгээд Global Bridge компанийн зүгээс бас зочдод маань гарын бэлгийг өгсөн байгаа шүү. гарын бүлэг өгсөн байгаа. Тэгээ нэвтрүүлгийн дараа та бүхэндээ ингээд тараанаа энэ болохоор 4 төрлийн пиа байгаа. Тийм 4 өөр амттай. Тэгээ үнэхээр гоё зөөлхөн ордог. Тийм үү? Тийм байгаа зөөлхөн ордог. Эмхтэн зөөлхөн. Тийм. Тэгээ энэ бол нэрэ магтж байгаа юм биш ээ. Энэ үнэхээр айгүй гоё пиа байлээ. Би ч ихэр баргийн пиа ууж чаддгүй. Тийм нэг амсан чи айгүй таалагдсан надад. Миний нөө дэмждэг багийн маань нэр орсон пиа биш үү? Арсенал Би өсгөн илүү гээх. Жоловский учраас сууж өслөө штэ. хоёр ажиллах юм биш үү те. Чиний хавьж байна. Та хоёр ингээ гурван ажиллах юм уу? Би ганцаар өөр юм шүү дээ. Миний чинь ирчүүч эерэг мэдрэмжийг өгдөг. Ярпива. Ярпива. Тэгээд ингээ савлгаанаас өөр байгаа зү те. Лаацтай болон. За баяртай үзэгчдээ дараагийн дугаар руу. Баярлалаа. Гэтэ бүгдийн сад энэ нэг жоохон юм ард жоохон юм байгаад байна уу? Ингээ ардаагаад Би ерөөсөө сонсох байна. батар жоохон ингэ. Гүрээ.